За сайн уу залуусаа. Энэ удаагийн имжлэгээр бид та бүхний харж байгаачлан арай өөр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулах гэж байна. Манай дэлгүүр нь мобайл гейминг талдаа дагалдах хэрэгслүүд зарахын зэрэгцээ, гар утастай холбогдлолтой бидний өдөр тутмын шаардлагатай байдаг бусад дагалдах хэрэгслүүдийг өргөн сонголттойгоор та бүхэнд санал болгож байна. Бидний ашиглаж байгаа утас, тэдгээртэй холбоотой хэрэгслүүд дуу дүрсийг маш чанартайгаар бичдэг болсон хэдий ч арай агсан төвшөнд албан болон энгийн хэрэгцээнд чанартайгаар дуу дүрсийг бичихэд зайлшгүй нэмэлт хэрэгслүүд шаардлага болдог. Олон хүний мэддгээр яг энэ салбартаа бол 3 брэнд зөөлсөн байдаг: DJI, Rode болон Insta. За хамгийн ихэнд DJI-ийн Ingrid микрофоноос танилцуулъя. Ingrid мик бол бидэрт өдөр тутмын хэрэглээнд маш их хэрэгцээтэй байдаг. За миний загвар энэ сүүл гарсан загвар нь зургийн дээр харагдж байгаа шиг энэ хүлээ авахч энэ микрофон. Өөрийнх нь залгуур C байдаг. Дотор нэм хөргөн цүнх дагалдах хэрэгслүүд байдаг. Хэрв та энэ хүн микийг мэргэжлийн камер дээр залгах бол өөрт нь бас 3.5 jack байдаг. Миний дуу гэсэн загвараас байдаг 2 миктэй болчдөг. Өөр дээрээ цэнгэлдэг гэст. Тэр нь одоо манай дээр бэлэн байхгүй дууссан байна. Дараагийн загвар арай хамгийн анх гарч ирсэн DJI mic байна. Энэ бол голдуу яг мэргэжлийн камер дээр DSLR камер ч юм уу те. Тэрэн дээр ашиглахад илүү зохимжтой. Гэхдээ ялгаагүй гар утас бүгдэн дээр нь залгаад ашиглаж болно. Энэ хүлээ авахч нь 2 миктэй. Энэний сайжирсан загвар нь Mic 2. Mic 2-ын ганц миктэй загвар нь. Нэг миктэй болчороо өөр дээрээ цэнэглэгч кейсгүй болчдөг. Гэхдээ энэний батарей барилт, цэник барилт нь бол үнэхээр сайн байдаг. За энэ загвар дээр болохоор гар утас руу залгах 2 төрлийн толгоон дагаж ирж байна. C болон Lightning. За тэгээ нэмэлтээр соронз, фөр, гэх мэт эдгээр хэрэгслүүд бүгд дагалдаж ирэх нэ. Энэ микийг бол хүмүүс их харсан байдаг. Хамгийн ихээр ашигладаг. Арай мэргэжлийн түвшинд зохимжтой гэж үздэг. Дараагийн брэнд нь Rode. За Rode-ийг болохоор энэ Wireless Me гэж загвар нь голдуу өдөр тутмын хэрэглээнд яг сонирхогч талдаа хэрэглээнд илүү зохимжтой санагдсан. Нэг хүлээ авахч, нэг дамжуулагчтай. За тэгээ өөрт нь шаардлагатай кабелууд нь Lightning C кабелэр нь pouch буюу цүнхтэй. Энэ нь болохоор шууд DJI шиг утасныхаа доороос залгадаггүй. Тэрийгээр бас нэг жоохон сул талтай болов гэж бодсон. Залгахын тулд заавал кабелаар унжуулж залгадаг. Энэний нэмэлтээр бас нэг мик нь байгаа. Шаардлагатай бол нэг мик нь хангалтгүй байх юм бол ингэж хосоор нь авал арай хямд 2 микрофонтой ашиглах боломжтой байдаг. Эдний 24 онд гаргасан бас нэг гоё загвар гэдэг микро гэдэг wireless micro. Ultra compact design. Энэ өөрөө Lightning болон C гэсэн үйлдвэрээс 2 сонголтоо гардаг. Тэрний юу вэ гэхээр энэ харж байгаачлан хүлээ авахч dongle гэж ярьдаг те. Энэ хүлээ авахчийг зайлшгүй утас айлсгүй тэр камер дээрээ залгаж иж холбогдно гэсэн үг. Тэгэхээр энэ загвар нь өөрөө ер нь бол шууд утсан зориулсан гэдээ хэлэхэд болно. 2 миктэй өөр дээр кейстэй цэнгэлдэг. Тэгээ C порт оронд доороос нь залгаад өгч. Төрөөнийх шиг юм унжиж барьсан юм байхгүй доороос нь шууд залгаа холбогдчихдог. Учраас айгу хавсаархан компакт гэж явдаг. Тэгээд шаардлагатай дагалдах хэрэгслүүд нь бүгд дотроо байгаа. Энэний дараагаар арай үн боломжийн сүүлийн үед бас хүч төрөн орж ирж байгаа Ulanzi брендийг хүмүүс мэддэг бах тий. Жон видео талдаа нэмэлт гэрэлтүүлэг талдаа хэрэгслүүд маш их харагдаад байдаг. Ulanzi-гийн A100 гэх lavalier микрофон байна. Энэ нь өөрөө C болон AUX гэсэн 2 толгойтой хүлээ авахч нь 2 миктэй өөр дээрээ цэнэглэгч кейстэй. Яг зүгээр анхлан сонирхож байгаа өдөр тутмын энгийн хэрэглээнд бол энэ загвар үнэхээр сайн шүү. Микнийх нь хүлээ авахч би өөрөө энийг тестэлсэн. Саундны чанар ч гэсэн ер нь эднэрээс дутаад байхааргүй. Дараагийн танилцуулах бүтээгдэхүүн энэ Insta 360 Flow Pro. Энийг unbox хийгээд бас нэг тайлбарлаж байсан тий. Gimbal гэж юу юм бэ гэхээр gimbal гэдэг нь өөрөө дүрс тогтворжуулагч. Бид нар уцаа бариад хөдөлгөөнтэй бичлэг хийхээр дүрс сарнаад дотор муу хараад байдаг штэ. Энэ маань өөрөө тэрийг 3 тэглэгт одоо холбоосоор одоо энд харагдаж байна.
3 тэглэгт холбоосоор дүрсийг тэнцвэржүүлж докторжуулдаг байх нэ. Дээрээс нь шаардлагатай бүх үйлдэлийг гар доороос хийж өгдөг. За энэ Flow Pro гэдэг загвар нь өөрөө ер нь их алдартай. Яагаад вэ гэхээр өөр дээрээ одоо та бүхэн харж байгаа AI tracking гэж байгаа. Бидний зүгээс утсан дээр аппликейшнийг нь суулгаад холбочно. Тэгээд залангуул өөрөө автоматар хасаад холбогдчихдаг. Дээрээс нь AI track гэдэг нь альва зааж өгсөн объектыг дагаад явдаг. Жишээлбэл хин нэгний бичлэгийг араас нь урдаас нь дагаад бичиж явж байхад тэр маань өөрөө автоматар фокуслаад тухайн зааж өгсөн объектаа трак буюу дагаад хөдөлж яадаг. Бас бусад мэдээллүүдийг нь бүгднийг тайлбарлахад бол энэ бичлэг хэд урт болчих болов гэж бодож байна. За ийм өөрт нь ийм дагалдах хэрэгслүүд байдаг. Өөрөө давхар power bank бол уцаа цэнгэлждэг. Тэгээ голдуу одоо made for iPhone гэхээр iPhone-д ашиглахад нэм тохиромжтой байдаг. Энэ хэсгээрээ утасны хар дээр суйрлуулж өгсөн соронзоо холбоод өгнө. Тэгээ хар доороос бүх үйлдэлээ хийчихнэ. Одоо зүүмлүүл энийг ингэж эргүүлэгч энэ дээрээ давхар сенсортай байх чинь тийм ээ. Тэгээ шаардлагатай бол tripod болчихно. Selfie stick шиг нэрээ гарган сунчихна. Надад бол DJI-ийн Osmo Mobile-ыг бодоход энэ Insta-гийн gimbal хамаагүй ашиглагад авсаархан хялбар санагдсан. Тэгээ үсэх юм бол бид Mactodo брэндийн зүгээр нэг юм ингээ selfie stick гарч байна. Давхар tripod болчдөг. Ширэн дээр суйрлуулцдаг. Энийг танилцуулах марцсан байна. Энэ нөгөө сэтгүүлчнээ бариад идэг. Сурвалжлагын одоо гар гэж ярьдаг, стик гэж ярьдаг тийм. Ийм юм байна. За энэ нэг гэрэл холбогдсон трипод суурь байна. Энэ Ulanzi-гийн өмнө танилцуулж ирсэн да ингэж метр 70 өндөртэй давхар камерны суурьтай. Тэгээд шаардлагатай бол энэ хэсгээрээ салаад утсаа авчирчдаг. Нэг ийм супер selfie stick байна. Tripod суурьтай. За тэгээ ойр зур бичлэг хийдэг бол иймэрхүү гэрэлнүүд аягүй чухал байдаг. Ulanzi брендийн гэрэлнүүд бол бас их хайтайхан энэ өөр дээрээс ингэ шаардлагатай бүх өнгөө өгчдөг. Тэгээ шаардлагатай бол рандомоор юм бэлэн өгдөлтөй. Тийм үү. Энэ бол яг зөвхөн агсан төвшөнд ашиглах зүгээр. Яг сонирхогч талдаа бол энэ фото гэрийн энэ нэг жижиг гэрэл маш өөр. Энэ дээрээс соронцлогддог. Шаардлагатай бол бүх объектээр хажууд нь нагаад ойр зүрийн бичлэг хийхэд маш тод тусдаг. Өнгөний төвшнөө заагаад өгөн CT өнгөнийхөө шаардлалт цагаарлалтын энэ дээрээс тааруулаад өгчдөг. Жохон буруу тайлбарлаж байгаа шүү. За энэ болохоор бас их гоё. Selfie маягийн гэрэл маш авсаархан дээрээс нь соронцлогддог. Усныхаа ард дээр соронцлоод энэ зэгтэй иймэрхүү маягаар асдаг. Тэгээ өнгөнийхөө төвшинг бас тааруулж болдог. Энэ хэсгээрээ соронцлогдоод алдчихдаг. Усныхаа ард дээр ингээд наачаар цааталтайгаа объект бичгэд ч айтайхан өөрийгөө ингээд селфигээрээ гэрэлтүүлэх боломжтой. За ийм бараа бүтээгдэхүүнүүд байна. Хэрэг та үсэх юм бол StorePay, Son, Pocket гэх зээл аппликейшнуудыг ашиглаад манай дэлгүүр дээр зарагдж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг авахыг хүсвэл манай дэлгүүрийн утсаар болон пэйж чат руу бүтээгдэхүүн үзэх хэсгээс шаардлагатай бүх мэдээллийг авах боломжтой.